За биднес хууль зүйн ойлголтуудаа ингээд тодорхой болгохгүй болохоор ингээд зөвхөн монгол хэлний үгээрээ маргалдаад байгаа юм шиг болно. Ер нь нэг хандлагаа солих хэрэгтэй. Сонгогчд нь иргэдэн парламентын ордонд зөвшөөрөл авч орж ирдэг энэ тогтолцоогоо болох хэрэгтэй. Хэн нэгэн гишүүн зөвшөөрж урьхаар нь нэвтрэх хэрэгтэй болдог гэдэг энэ гажуудлаа бас болох хэрэгтэй. Нөгөө улс орнуудад ч юм бол иргэдэн дуртай үедээ аюулгүй байдлын үзлэгээр ороод орж ирээд парламентыг маршрутрын тухай танилцаад төлөөлөл нь яаж ажиллаж байгааг хянаад явж байгаа байхгүй юу? Иргэний хянах эрхийг дарга нарын зөвшөөрөл болгочоод тэрийг нэг ард иргэдийн ойрхон харилцаа гэж эндүрч болохгүй шүү дээ. Хоёрт нь одоо парламентд ясны хамгийн чухал нэг зарчмыг бид одоо хэрэгжүүлэх ёстой. Олон хүн шийдвэр гаргадаг цөөхөнд хянах ёстой. Энэ засгийн газрын гишүүд парламентын хяналтын бүцэд ажилдгийг болиулах хэрэгтэй. За хариулт Бямцэг даргавгүй. Засгийн газрын гишүүд энэ улсын хурлын ялангуяа хянан шалгах чиглэлтэй бүтцэд ажиллах нь буруу. Хууль тогтоох дээд байгууллага улсын хурл, хуулийг хэрэгжүүлэх гүйцэтгэх дээд байгууллага бол засгийн газар. Тэгэхээр засгийн газрын үйл ажиллагаанд улсын хурл тасралтгүй байнга хяналт тавих ёстой. Хууль тогтоомжийн биелэлтэнд хяналт тавих ёстой. Гэтэл өөрсдөө хянуулах ёстой засгийн газрын гишүүд нь их хурл дотор орж ирээд өөрийгөө хянах гэдэг тогтолцоо буруу. Энэ бол засагдж байгаа. Ийм зүйл гарахгүй. Урднаас иймэрхүү тохиолдлууд байгаад байсан. Тийм болохоор бид нар бол үндсэндээ бол хаана үндсэн хууль заасан тэр институт хоорондын харилцаагаа улам боловсронгоолох шаардлагатай. Улсын хурлын хяналт шалгалтын тухай хууль ч гэсэн энэ хүрээндээ батлагдсан. Энэ хүрээндээ. Тийм болохоор энэ л бас таны одоо хэлж байгаа санал нэг байна. Энэ бол ингэ засагдж байгаа. Цаашдаа энэ алдаа